Хүн бүр амьдрахын төлөө өөрөө өөрийнхөө л энэ амьдрал донд тэмцдэг. Туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралынхаа турш бид гагцхүү өөрөө өөрийгөө хайсан байдаг. Харин цаг хугацаанд баригдалгүй уран бүтээлээ торвиж бидэнд үзүүлж байдаг хүмүүс бол яахын аргагүй зураачд. Тиймээс төгсөөгүй уран бүтээлийн төгсөшгүй зангилааг энэ цаг мөчид холбож байна. Зарим тохиолдолд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон өчнөө олон ажил мэргэжлүүд бай. Албан тушаал. Зураач, уран бүтээлч биднэрт тийм шаардлага байдаг байхгүй. Тийм амар мэргэжил бол биш. Зовлонтой мэргэжил шүү дээ. Тийм ээ? Хүнд ойлгомжгүй тэгсээр нэ одоо маш их хүнээс хүч хөдөлмөр, ухаан бодрол, оюун ухаан, асар их ачаалал, төсвөр төвчээрийг шаарддаг мэргэжил. Уран зургийг хүн бүр өөрийнхөө ертөнцөөр тайлдаг. Зарим нэг нь үггүй яруу найраг гэдэг бол зарим нэг нь хөгжим гэх нь бий. Харин амар санаагийн бүтээлээс монголчууд салхи хүлээх шиг энэ мэдрэмж хүн бүхэнд ижил мэдрэгдэнэ. Амархан юмыг мартахыг хүсдэг юм байхгүй. Тэр утгаараа ч гэсэн зүгээр ингээд заримдаа өөрийгөө ирч хүчтэй байлгадаг байх гэж боддог. Хүн ямар нэгээс одоо муу юмыг бодвол маш их юм байна. Маш их юм байна. Заримдаа ингээд хөмсгөө зангидаад хамаг юмаа өөр дөр хураагаад яваад байдаг байхгүй. Тэгээд өөрийгөө зовоогоод өрөөл бусдад хүндрэл учруулаад яваад. Энэ бол өвчин байхгүй. Энэ бол зовлон. Тэр өөрийгөө олжээ. Амар санаа өөрийнхөө их орон сэтгэлийг уран бүтээлдээ дэлгэжээ. Түүний уран бүтээлээс амар санаагийн зүрхний цохилт мэдрэгдэнэ. Ер нь би ганц л юмыг хүсдэг. Тэгээд ерөөсөө л Монгол уран бүтээлчийн Монгол сэтгхүү болж хараасай л гэж хүсдэг. Энэ тийм байхыг ч бас зорддог. Зовлонтойч жаргалтайч ямар ч үед те уран бүтээл зургаал бариад авахаар амардаг. Уурн хүндлэн төрвөл зургаа бариад авахаар хүн тайвширдаг. Баяр баясгалан төрхөөрөө бушуухан зургаа бариад авдаг. Тэгэхээр энэ маань өөрөө тэр хүнийг аз жаргалтай болгодог хамгийн сайхан агшин байдаг л. Амар санаа хүн хамгийн гол нь өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх хэрэгтэй гэх. Зүрх сэтгэлээ зориулж чадвал жинхэнэ бүтээл төрнө гэж ярих нь энгийн ажээ. Зураг зурхгүй нэг хэсэг явахаар өөрөө ирэхгүй бачимдаад идэх байхгүй. Уур урайл юунд дурлж байгаа мэдэхгүй те. Бачимдаал. Тэгээд ингэ бодохоор нөгөө юм хийхгүй жоох утцсан байгаад идэх байхгүй. 7 онц ч юм уу. Магадгүй заримдаа сар болох ч үе байл л те. Өдөр болгон зураг зураад байна гэж худлаа. Түүний бодлоор уран бүтээлч хичнээн сайхан уран бүтээл хийлээч түүнийг нь үзэгч олон хүлээж авахгүй бол шалбайг болоод л хүний хүлд гიშгэгдэн алга болно гэж харуулсах ажээ. Бүтээл хийнэ гэдэг өөрөө тийм эрсдэлтэй хэцүү зүйл байдаг. Энэ уран бүтээлч болно гэдэг байна. Авьяастай ч гэсэн чи өөрийгөө тэтгэж өөрийгөө зөв байлгаж чадахгүй бол уучлаарай та тэр урлагийн ертөнцид оршиж чаддаг юм байна. Өөрийнхөө үнэлэмжийг мэдрээд өөрийнхөө ертөнцийг хараад тэрнийгээ бүтээж илэрхийлээд жижигээр ч гэсэн тэ илэрхийлээд байх нь өөрийнх нь орших үндэс болж өгдөг. Тэгж боддог. Би бол өөрийгөө тийм авьяастай мондог гэж юу боддог ч үл дээ. Зүгээр би ямар ч байсан юм бүтээх ёстой байна. Юу бүтээх ёстой бол гэж ирж хайгаа л яваад байсан. Тэгэл өнөөдөр яг бүтээлээ гээл сүүлийн үед бол энэ Монголын дүрслэг урлагт өөрийн гэсэн нэг тэ өнгийг илэрхийлж энэ график урлагийн тэ бүтээл амар санаа гэдэг хүнээр дамжиж яаж илэрхийлэгдэх ёстой. Тэгээ яаж Монгол авах ёстой бэ гэдэг зүйлийг л ирж хайж судлаж явж идэг. Тэндээс л бүтээл төрдөг гэж өөрөө бодож л одоо хайж явна да. Ийм монголчууд уран бүтээлчин уран бүтээлийг анхааралтай ажиглан зогсох үзэгч та магадгүй дотроо өөрөөсөө ичнэ. Тэгээд өөрийгөө зэмлэнэ, дараа нь өмгөөлнө. Таны дотор хүн тантай ярилцахдаа омогтой атлаа дүлгөөхнөр энэ зураачийн нэр хинбэ гэж асуух болно. Харин хариултанд нь таны эх оронч зүрх чин үннээр Монголынх л гэж хариулна. Ийм л энгийн атлаа
өөрөмсг хариулт хүн бүрийн дотор орших болно. Тиймээ тэр бол зураач амарснаа. Шулуухан хэрнээ бардам түүний бүтээл цаг хугацааны эргүүлэгт мөнхөд амьд байх болно. Учир нь түүний бүтээлээс зөвхөн эх орноо гэсэн жирийн нэгэн эр хүний сэтгэл хангалж байгаа болохоор. Хөх азын сэжин дээр ирж уцхын учир хүмүүний алтан заяа энд байхын учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орохын учир тунгалаг шамдны толиог хулантай хамт булаалтаж аршаа намсахын учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц яванасаар би Монгол руу гойно. Одоо өнөөдөр яг хүүхдүүдэд би ингээл хичээл заагаад юм ярихаар бурууг нь мэдээд хэлж байгаа. Чиний буруу гэдгээр. Гүй багшаа. Би ингэсэн. Гэт өөрийгөө өмөрөх өөр нэг зөв юм яриад байдаг. Тэгтэл өөрөө тэндээс том алдаа хийгээд те одоо шилбэл тэр сэтгэлгүй байдал, тэр хүн чанаргүй байдлыг нь би цаанаас нь олж хараад байхад өнөөдөр зөв эргээл жижиг юмар өөрийгөө хамгаалах гэдэг. Залуучуудын алдаа бол энэ. Тэгэхээр алдахдаа дандаа алдаан дээрээ зөв дөрөөлж зөв ухамсарлаасаа гэж үзэж байгаа. Үнэн дээр бол монголчууд бидний хувьд хийсвэр бүтээл гэдэг таварлахын аргагүй зүйлээс нь саяхан. Харин амар санаагийн бүтээл бидний өвөг дээдсийн үлдээсэн нандин уламжлал дээр суйрлан босч түүний алхаж явсан мөрөн дээрээс уран бүтээл нь чимээгүйхэн урсжээ. Тэр сэтгэлийн дуудлагатай уран бүтээлээ бидэнд дэлгэсээр л байна. Ил уран бүтээлээ тэр өөрөө өөрийгөө хайсан цаг хугацаатайгаа хамт бүтээж байна. Амьдралынхаа туршид сурсаар, судалсаар, туршсаар, хийсээр, бүтээсээр, алдсаар, онсоор л дуустдаг юм шиг. Нөгөө 60 хүрээд ухаарад 61-т нас урдаг гэж хүмүүс ярьдаг шиг жишээлбэл хүн одоо амьдралыг ойлголоо гэх тэр агшинд л амьдрал дуустдаг байх гэж боддог байхгүй. Тэгээ тэр маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ нийгэм энэ амьдралд энэ орчинд амьдрах гэж би лав төрөөгөө гэж боддог. Өөрийгөө би бүтээх гэж л төрсөн. Тийм учраас бүтээх ёстой. Хизээнийг тэр маань хүнд хүрэх ёстой. Тэндээс аз жаргал амьдралыг мэдрэх ёстой л гэж боддог доо. Бид цэгцгүй мэдээлэл цуглуулж явдаг хүмүүс. Бид уран бүтээлчин бүтээлийг хараад заримдаа худал үгээр шагшин магтаалаар булдаг. Бид заримдаа агуулганд бус хэлбэр цахиргадан амьдардаг цэгцгүй хүмүүс. Агуу алдартай зураач нартай асар их авьяасаа өлсөөл амиа орлол амьдрал нь дуусч идэг. 100-150 жилийн дараа тухайн хүний ертөнцийг дэлхий мэдж идэг жишээд. Авьяас өөрөө тийм золиослогдмол байдаг байхгүй. Нэг ёсондоо тухайн ертөнцөөс дандаа төрүүлж алхаж идэг. Тэр нь урлаг өөрөө дандаа төрүүлж алхаж урлагийг дагаж нийгэм хөгждөг гэж ярьдаг. Би ч бас тэгж боддог. Ер нь нэг ёсондоо чи урлагт оршиж байгаа бол нийгмээсээ төрүүнд алхаарай. Тэгж чадахгүй бол та урлагт оршихгүй шүү гэж би боддог. За нэг сайн бүтээлийн хараад хүн энэс алдартай зураг гэж мэддэг болохоос биш зураач нь хинбэ гэдэг тэр дийлэн мэддэг. Леонардо да Винчи гэж ямар хүн байдаг гэдгийг тэр болгон хүн мэдэхгүй. Тэгвэл Мона Лиза гэж ямар агуу бүтээл байдгийг мэдээд идэг байхгүй. Энэ маань дотоод ертөнцөө рүүгээ харж идэг учраас зураач уран бүтээлчдийн нэг хэцүү тал нь тэр. Тэгэхээр тэр хүмүүс маань яах вэ? Нөгөө зургаа заавал хүнд ойлгуулах гэж хийх биш те. Заавал авьяасаа хүнд харуулах гэж хөөцөлддөг байхгүй. Тийм учраас Ван Гог өлбөрч өгөх шахсан шүү дээ. Тийм учраас тэр тухайн ертөнцөөс чихээ огтлсон шүү дээ тэр хүн. Тэр ертөнцийг сонсохыг хүсээгүй учраас яг л бүгд л солиотой галзуугаар нь дуудсан шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр ертөнцийг сонсохыг хүсээгүй учраас чихээ огтлоод түүний 150 жилээр төрүүлсэн байсныг 150 жилийн дараа хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгэхээр авьяас гэдэг тийм эрсдэлтэй хэрнээ хэцүү зүйл байдаг. Магадгүй өнөөдөр уран бүтээл нь хүнд хүрээгүй ч гэсэн гэртээ суугаад те төлөх төлөөгүй талх авах мөнгөгүй
Гэхдээ зураг зураа сууж байгаа өчнөө хинийч нүдэнд өртөөгөө уран бүтээл чид байгааг бид мэдэхгүй шүү дээ. Хизээ нэгэн цаг тэр үндэгдэх үе ирэх юм л. Тэр авьяас идэг тийм айхтар хүнд тэгсэрнээ бас их сайхан зүйл байдаг. Одоо тэрнийг энэ сайн хөгжилтэй нийгэмд бол олоосоо нээгээсээ те хүмүүс түргээсэй л гэж боддог тоо. Тэгээ би энэ бүтээлийг 2012 оны 7 сард бүтээсэн. Тэгээ ерөнхийдөө бодож байгаад Тэнгэр газрын холбоо нэг өсөндөө одоо хуучин ба шин зүйлийн цаг хугацааны холбоос хэлхээсийг харуулахыг зорьсон. Тэгээ Тэнгэр газрын холбоос тийм ээ. Тэр дугуй тойрог маань бол Тэнгэр ба Окторгойг илэрхийлсэн. За доор нь татсан дагас дугуй таталт маань газар. Тийм ээ энэ хоёрын холбоос дунд хүн төрлөخت ертөнц амьдардаг юм а гэдэг санааг өөрөөр бол холбож үзүүлэхийг зорьсон. Тэгээд холимог техникийн бүтээл байдаг. За холимог техник гэдэг нь юу гэсэн үг гэхээр энд миний модон барын бүтээл байж идэг. Модон барын бүтээл дээрээ би усан будаг, өнгө будгийн одоо ажиллагаа оруулаад тэгээд одоо муутуу цаасан дээр хэвлээд тэгээд түүн дээр одоо нэг каллиграф ба тий биер бэхэн зургийн одоо хослолыг оруулж өгснөөр онцлогтой. Тэгээд түүнийхээ уялдаа холбоог лакаар одоо зурж холбож одоо холбоос хийж өгсөн юм онцлогтой бүтээлүүд. Амьдрах, амьд явах цөөхөн хоромд хүнээрээ л амьдрахсан амар санаагийн бодол дондор ийм л энгийн атлаа хүчтэй сэтгэл урагдалт хүүхэж түүнийг ярихад бодол цаг хугацаанд хүлэгдэх мэт зогсно. Түүний урагдалт хитрхи гүн мэдрэгдэх шиг. Гэхдээ урсаад л. Миний хамгийн одоо хүүхдүүдтэй ярьдаг зүйл хүн чанар гэж байдаг. Нэг өсөндөө өнөөдөр би хүүхдүүдэд чи сайн зураач болоо гэж хэлдэг тэр үе бол өнгөрч гисэн байл л да. Урд нь анх жишээлбэл нэг 10 жилийн өмнө уран бүтээлч зураач болоод багшуулаад тэр омогтой сайхан тэр ирчүүч одоо амттай тийм нэг сайхан багшилчмаар хүүхдүүдэд гоё ингээд зураач болгочмоор юм хүслээр ингээд бохомдаал ажиллаад тэгэл хүүхдүүд юм тэр хэмжээнд хүрэхгүй болохоор уурлаад бохомддог байсан байхгүй. Одоо тэр шаардлага байхгүй. Тэр чинь хүн үнэхээр уран бүтээлч болдог ч юм уу үнэхээр те юм хийн гэвэл тэр чинь цаг хугацааны юм байдаг юм байна. Хүнийг хүчээр шахаад хүчээр уран бүтээл рүү хандуулдаг юм байна. Аяанда хүн бол тэр байгалийн шалгарлаар тэр хүнд хэцүү төсвөр төвчээрийг даваад уран бүтээлч болдог юм л. Одоо би тэднээс юу хүч хүсдэг вэ гэхээр за чи зурж чадах шаардлага байхгүй. Чи зүгээр хүн байгаа чи. Энэ амьдрал энэ нийгэмд сэтгэлтэй байгаа ч л гэж үздэг. Залуу насыг алдаа чимдэгж нэгэн алдарт яруу найрагч хэлсэн утаатай. Харин амар санаа алдаа гэдэг гიშгсэн мөрөө эргэж харж ухаарах их ухаарал болдгоо гэж ярина. Хэсэгэн зургийн бодол хөвргөж ярих түүний яриа энгийн атлаа уран бүтээлшгэ онцлог ажээ. Ерөөсө хүн чанар хүн байхын утга нь ялангуяа урлагаар дамжиж уран бүтээлчдээр дамжиж гарч идэг. Нэгсэндээ аливаа зүйлийг бодохдоо хүн муу сэтгэлийн үзүүрээс урлаг төрдөггүй. Дандаа сайхан сэтгэлээр тийм ээ хүнд сайхан бодоол тухайн хийж байгаа юмаа өөдрөгөөр санаад л тэгээд гоё ертөнц дотор аялах юм бол энэ өөрөө хүнд төрдөг. За магадгүй аимшигтай тийм дүр зурагтай гунгийн зурагч зурсан байж болно. Гэхдээ тэр нэг сайхан сэтгэлээр л зурна шүү дээ. Тэрээс юу гэдгийг ингээл те аимшигыг бодож зурна гэж хүн байдаггүй. А бодсон ч гэсэн цаана дандаа гэгээлэг зүйл байдаг. Энэ маань хүний дотоод сэтгэлтэй холбоотой байдаг. Маш олон мэргэжлүүд байдаг. Би яаж азар зураач болсон юм бол доо гэж би баярлдаг байхгүй. Яа тэгэхээр зовлонтой те хэцүү тэгэл одоо ингээл хүний өмнө худлаа ярьдаг, хуурдаг зарим тохиолдолд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон өчнөө олон ажил мэргэжлүүд байна. Албан тушаал. А зураач уран бүтээлч биднэрт тийм шаардлага байдаг байхгүй. А тэрний мөн чанар нь тэр хүн чанарт байдаг. Тэгж боддог. Тэр утгаараа өнөөдөр би хүүхдүүдтэй хүн байгаа ч хүн байна гэдэг нь өөрөө агуу том философи юм аа. Энийний дараа та бүтээж болно, амьдрч болно, жаргаж болно, зовж болно. Хүн чанараа олсон хүн бол хэзээ ч зовдгүй л байхгүй. Ийм эгэл атлаа, ийм даруухан уран бүтээлчийн уран бүтээлд олон хүн шунаж, түүний эх орон жүзэл олон хүний дотор цэцэглэн ургаасаа.
юр бушийн туйлын хүсэл, эх орноо гэх халуун сэтгэлийн дор хүн бүхний сэтгэлд мандаасай. Түүний уран бүтээлд, түүний ертөнцийг үзэх хүзэлд ийм л даруухан хүсэл цохолцох ажээ. Энэ ертөнцид одоо алдаж онож ухаарж байна. Тэндээс л амьдрал бий болдго юм болов уу гэж боддог шүү дээ. Амьдрал гэхээр дандаа нэг тийм жаргал ч юм уу, дандаа нэг баяр баясгал ч юм уу, дандаа зовлон байх ёстой биш юм байна л. Угаасаа хүн амьдралд энэ хорвоо дэлхийд алдаж онож байж ухаардаг. Тэр ухаарлаараа амьдралд одоо оршдог гэж би боддог. Зарим хүмүүс амьдралаас өөддөг тийм ээ. Алдаа оноогоо ухаараагүй, бодоогүй учраас зарим нэг хүн амиа хорлдог ч юм уу, амьдралаас залхдаг ч гэдэг юм уу, сэтгэл санаагаар унаад архичин болдог ч гэдэг юм уу те. Янз янзаар болоод идэгэн. Утгыг бол би тэр хүн амьдралыг олоогүй байна даа л гэж боддог. Сайхан амьдрна гэдэг маань мөнгөтэй ч юм уу, баян дарган ч юм уу хүснээ идлээд амьдрах бол биш юм байна. Хүн сэтгэлдээ баяр баясгалтай, аз жаргалтай, тэгэл инээд хөөртэй байх маань өөрөө, эрүүл байх маань өөрөө амьдрал юм байна гэж л ойлгоод. Уран бүтээлчийн дотоод амьдрахуд уран бүтээлшгэ үнэн бусын ялгаа байдаг ажээ. Түүний бүтээлийг бид гайхан магтаж, шунан дурлаж харахтаа хийсвэр атлаа бодит түүнийг харцсандаа л түүлж зогсдог аж. Хүн өөрөө байж байгаа, оршиж байгаа учраас те сайн муу юм гарч л байдаг. А өнөөдөр бид нар өөрөө тэр монгол хүн, монгол чанар хүн одоо өөрийнхөө дотоод ертөнцөө алдахгүй юм бол оршиж байна. А хэрвээ тэр хүн чанар нь байхгүй болдог, хүний дотоод сэтгэл нь байхгүй болоод энэ бид нар өөрсдөө оршиж чадахгүй бол монгол гэдэг үндэстэн байхгүй болно гэсэн үг шүү дээ. Монгол гэдэг газар шороо, монгол гэдэг энэ сайхан те бидний энэ өвгдөөцөөс заягдсан ариун сайхан гал голомт эх орон нутаг, ард түмэн хэл яриа соёл маань байж байгаа бол бид нар оршиж л. А энийг харин яаж хамгаалах вэ? Яаж өвлүүлэх вэ? А яаж цааш нь өөрийн болох вэ гэдэг л бидний гол асуудал. Ухаж түнхтгүй, ургуулж боддгүй олоон үзэгч түүний уран бүтээлийн өмнө барьцаалтан зогсдог. Босоо Монгол үчгээр гарын үсгээ эх оронч үзэлтэйгээ таталхан зурдаг энэ уран бүтээлчийн нэр амар санаа. Тэгэхээр би хүнд зориулж зурдаг болохгүй. Ер нь уран бүтээлч тийм байх хэрэгтэй гэж би зүгээр боддог. Нэгсэндээ бүтээл гэдэг бол хэн нэгэн тэ хүнд дорж ч юм уу, цэцгээ ч юм уу хэн нэгэнд зориулж зурдаг. Өөрөө дотоод ертөнцөөр үүсдэг учраас готрол төрөх шалтгаан байхгүй. Яг л би өөртөө зориулж өөрөө тэ баясаж тэндээсээ аз жаргал авч тэндээсээ ямар нэгэн зүйлийг бодож төсөөлж сурж байдаг учраас зураг болгон бүтээгдэхдээ түүхтэй бүтээгддэг. Тэр бүтээл болгон маань хизээ нэгэн цагт за өнөөдөр ч юм маргааш ч юм уу 100 жилийн дараа ч юм уу 6 цагийн дараа ч юм уу тэ эзэнтэй л болдог. Төгсөшгүй цаг хугацаанд баригдалгүй төгсөөгүй уран бүтээлээ төрөж бидэнд үзүүлж байдаг. Цаг хугацааны гэрчтэй та бид хамт байлаа. Өнгө бүхэн үхтэй гэдэг. Түүний зурган дах өнгө бүхэн цаг хугацааны гэрч байх болно. Түүний бүтээл тэнгэрт, газарт тааварлахын аргагүй тэр ертөнцөд ч амьд хэвээрээ оршсоор байх болно. Амар санаа цаг хугацааны гэрч ажээ. Тийм ээ. Би Монгол орон гоёдаг. Ширгэшгүй хэрлэнгийн усыг нар зүг бүсэлж гоёдаг. Шилгэшгүй нутгийнхаа улсыг нас зүг түшиж гоёдаг. Би Монгол орон гоёдаг. Морд иргсэн наадмын дурдан тос орон дээлийн гоёдаг. Монгол гэсэн 6 үсгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдаг. Би Монгол орон гоёдаг.